сайн санаа. Өглөөний мэнд хүргэе. Баан юм байна. За тэгээд цаг үе олсон гэх юм уу те. Яг одоо банкны IPO-гийн үеийн за бид нэр зах зээлгээ зарчмын дагуу олон дооны хувьцаат компаниуд бий болж байна те. Тэгээд ийм одоо хилцүүлэг цаг үе олсон хилцүүлэг зохион байгуулж байгаа хөвштэй холбоо иргэний эрх зүйрээ за тэгээд тэнд хүрэлцэн ирсэн илтгэгч нар бусад төлөөлөлүүдтэй барьснаа илэрхийлдэг. За миний сэдэв болохоор хувьцаа эзэмшигчийн төлөөлөл нэхэмжлэл гэсэн ийм сэдэв байгаа. Тэгээд энэ сэдвийн талаар бүр дэлгэрэнгүй авч үзэхээс өмнө жоо харахад хэцүү ах шиг байна те. Энэ манай компани хууль болоод олон улсын жишгт одоо хуулиуд дээр буусан ингээ хувьцаа эзэмшигч болоод эзэмшигчдийн эрхийг энэ дээр буулгасан байгаа. Англиар ерөнхийдөө нэг 5 ангилж болж байгаа. Эдийн засгийн шинжтэй, удирдлагын шинжтэй, мэдээлэл авах шинжтэй эдэргээд ингээд 5. Тэгээд одоо энэ нэгний дур бид нар бол ерөнхийдөө олон улсад нийтлэг байдлаар компани эрх зүй хөгжүүлэлт бид нар нэг 400 жил бий болсон байна. Тэгээд стандарт байдлаар бий болсон, бүлээмжийн хөгжсөн их хөл ингээд байж байна. Жиг савцаа. За тэгээд энэ нэгний дур манай компани хууль дээр энэ маань яаж бууж вэ, хэдтэй бууж вэ гэдэг хэлбэрийн хувьд бол ингээд оруулсан тийм. Агуулга нь бол энэ тухайн улсаас шалтгаалаад ялгаатай байгаа. Тэгээд энэ эдийн засгийн эрх, удирдлагын эрх бол ер нь хаач одоо бол тогтцсон. Монгол улсын хувьд ч гэсэн бид нэр харна ингээ бүрэн суугаад тогтцсон. Доошоо энэ 3 эрх тийм ээ. Мэдээлэл авах эрх, дасан зогсоох эрх, нэхэмжлэл гаргах эрх бол өөрөөр хэлэх юм бол компани эрхээ албан тушаалтанд тууз гүйцэтгэх удирдлагаас болоод хууль бусч гэдэг юм уу те үйлдэл эсвэл үүргийн зөрчил хийсэн тохиолдолд одоо яаж эзэмшигч нар гэдэг юм уу те эрхээ хамгаалах вэ, хохирлын нөхөн төлөвлөх вэ гэдэгтэй холбоотой зөвшөөрөгддөг эрхүүд. Ер нь бол хамгийн түрүүнд бол мэдээлэл авах эрх бол суурь шинжтэй эрх нь байдаг. Яг бол тэд нар бол нөгөө компани өдөртмийн үйл ажиллагаанд төдийлө оролцоод байдаг хувьцаат компаниэр та бүхэн мэднэ. Тэгэхээр тэд тууз гүйцэтгэх удирдлага албан тушаалтнууд ер нь бол бүх мэдээллийг бол олж яадаг те. Тийм учраас тэр мэдээллийг хувьцаа эзэмшиж олж авах асуудал маш чухал. Хувьцаат компанид хууль дээр 98 дээр бол маш сайн зохицуулж өгсөн байгаа. За тэгээд мэдээллийг олж авчаад одоо яах юм бэ гэхээр компанид хохирол учраагүй байх юм бол те одоо нөгөө хууль бус үйлдэлийг нь эсвэл үүргийн төрчил, дөрмийн төрчил үүсгэх юм бол болоо гэд те дасан зогсоох бид injunction гэж хэлдэг. Энийг шаардлага гаргахыг эрхтэй bijдэг. За энийг шүүгч хандах хэрэгтэй те. Энэ төрлийн эрхүүд бол олгогдсон байдаг. За манайд бол одоо энэ эрхүүд ерөөсөй байхгүй компани хууль дээр. Тэгэхээр биднэрт бол одоо компани хууль бус ямар нэгэн одоо үйлдэх юм үйл ажиллагаа компани эрхгүй албан тушаалттай холбоотой үүсэх юм бол бид нар бол урьдчилсан байдлаар тэрийг зогсоох боломж алгаа гэж те. За одоо тэгвэл хохирол учирчлаа гэж те. Одоо тузан өөрийн зөрчил үүсгэж гэдэг юм нэг өвлийн банкны нэр яриад байсан одоо байрыг нь гэдэг юм аягүй өндөр үнээр авсан ч гэдэг юм те. Маш олон асуудал байгаа. Хохирол учирчлаа гэж. Тэгвэл хохирлыг нь одоо эргэн төлөвлөх тийм ээ тухайн туулж гүйцэтгэх удирдлага эрхээ авах шалтгаан. Тэгэх юм бол энэ нэхэмжил гарах эрхээ үрээ. Энэ бол хохирол үүснээ дараах. Тэгээ энэ хүрээнд бол хувьцаа эзэмшигчийн төлөөлөл нэхэмжил гарах эрх бол яригдана. За тийм учраас одоо бид нэр харж байгаа. Эндээс харах юм бол манай компани хуулийн одоо хувьцаа эзэмшигчийг хамгаалах хамгийн том механизм бол ерөөсөө энэ гэх юм. Одоо цорын ганц механизм бол баг энэ болчиход байгаа гэсэн үг. Тэгээ хохирлын үрээнд яригдж байгаа. Яг үгүй энэ гэсэн байхгүй. Тэгээ энэ маань өөрөө одоо хэрэгжиж гэнэ үгүй юу гэдэг асуудал маань бас тустай асуудал тийм ээ. За энэ эрхүүд дээр дахиад бид нэр дэлгэрэнгүй юмнуудыг бол ярьж болно. За тэгээ би өнөөдөр ярих гэж байгаа болохоор зэрэг хувьцаа эзэмшигчийн төлөөлөл нэхэмжил гаргах эрх гэдэг ойлголт. Тэгээ энэ бол ямар ойлголт вэ гэхээр тууз гүйцэтгэх удирдлагаас авахгүйлаад одоо ямар нэгэн алдаатай шийдвэр гаргаад компани хохирол учруулсан. Тийм ээ. Хэн нэгэнд одоо давуу байдал олгоцсон ч гэдэг юм өөртөө одоо давуу байдал олгосон юм хилцэл сонирхлын хүчтэй хилцэл хийж гэдэг юм уу те. Тэгэх юм бол яадаг вэ гэвчлэн компани хохирол учрна тийм ээ. Тэгэхээр бид нэр компанийн хуулийн дагуу компани хохирол учрах учруул яадаг вэ гэхээр нөгөө төлөөлөх итгэмжлэгүйгээр төлөөлөх бүрийн эрх гэдэг нь л ихэвчлэн гаргасан. За энэ гүйцэтгэх удирдлага байгаа бид нар мэднэ тийм гүйцэтгэх удирдлага байгаа. Гэтэл энэ этгээд маань өөрөө ихэвчлэн нөгөө хууль бус шийдвэрээ өөрөө гаргацсан байх магадлалтай байдаг. Бодит байдал дээр өөрөө гаргацсан. Эсвэл шийдвэрийг нь өөрт нь хяналт тавьдаг, томилдог тuz нь одоо гаргацсан байх магадлал. Тэгэхээр өөрөөр хэлэх юм бол компани төлөөлөөд одоо өөрийгөө ч гэдэг юм уу эсвэл өөрийнхөө багийн гишүүнийг тузыг шүүгүүд нь хэрэггүй хандах гэдэг юм үү те хохирлоо төлөвлөе гэж хандах одоо тийм мотивашн байхгүй. Ер нь бол сэтэл айгу багтай.
хандаж болно тийм тохиолдол бай. Тэгээ өөрсдөө хөдөлгөөг сольчих юм бол дараагийн хүн хандах ч гэдэг юм тийм асуудал байж болно. Гэтэ тийм хандлага бол ер нь ажиглагддаг. Тийм учраас компани эрхзүүлчид бол яасан бэ гэхээр хууль тогтоогчид бол за тэгвэл энэ тохиолдолд хувьцаа эзэмшигч эсвэл эзэмшигчдэд төлөөлөөд компаниг төлөөлөөд хэмжил гаргах эрхийг олгоё гэж хэлж байгаа. Энэ бол хувьцаа эзэмшигчийн төлөөлөлд хэмжил гаргах хэрэгтэй. Бид нар бол энэ derivatives гэдэг. Энэ бол нөгөө direct-ээс нөгөө тий. За манай компани хуулиар бол 84-ийн 7 оноо 68-1 эднэртээр бол энэ зохицуултыг бол заагаад өгсөн байж байна. За энэ хүрээнд өнөөгийн одоо манай хууль хэрэглэн дээр бол 3 үндсэн асуудал үүсэж байна. 3 үндсэн асуудал үүсэж байна. Тэгэхээр тэрийг нэдүүлээ салгаад ярив. Эхнийх нь бол энэ хувьцаа эзэмшигчийн шууд нэхэмжлээс ялгах асуудал. Энэ бол энэс өөр гэдэг юм агуулга. За хоёрт нь хувьцаа эзэмшигчийн одоо эзэмшгүй хувьцааны эзэмшигчтэй холбоотой квотын асуудал яригдчихэж байгаа. За гуравт нь хувьцаа эзэмшигчийн зардлын асуудал гэсэн энэ 3 асуудал байна. За эхнийх нь болохоор зэрэг шүүхийн практикт ямар тохиолдол гарсан бэ гэхээр хувьцаа эзэмшигч одоо компани төлөөлөлд нөгөө нэхэмжил гаргахаа хэрэгжүүлэнгүүт шүүгээс ямар захирамж хэмжлэг хүлээж авах хэрэгтэй. Яагаад гэхээр та бол компаниг итгэмжлэгүйгээр төлөөлөх бүр ирэх үед биш байна гэж. Тэ биш байна гэж. Тэгээ энэ бол өөрөө төлөөлөл нэхэмжлэл гэдэг зүйлийг бид нар ойлгох шаардлагатай болж байна. Шууд нэхэмжлэл бол яадаг вэ гэхээр одоо ногд ашигын өгөхгүй ч гэдэг юм уу эсвэл хувьцаа эзэмшигчийн бүртгэлээс нэрийг хасчих ч гэдэг юм уу. Ийм тохиолдол бол хувьцаа эзэмшигч өөрснөө хандаад явж болно. Энэ нь бол одоо нөгөө иргэний ерөнхий процессор явж байна. За энэ бол одоо хувьцаа эзэмшигч яаж байгаа вэ гэхээр компаниг төлөөлөөд компани ашигын өмнөөс гэх юм уу те хэмжил гаргаж байгаа. Хохирлын энд өчөрсөн байдаг вэ гэхээр компани өчөрсөн байдаг. Тэгээд буцаад төлөгдүүл энд очдөг вэ гэхээр компани очдөг. Ийм одоо техник гэж байгаа. Тэгэхээр энэ бол өөрөө илүү тийм юу гэхиндээ хувьцаа эзэмшигч зөвхөн өөрийнхөө ашигыг үүднээс биш те. Одоо ингээ хувьцаа эзэмшигчийн активизм гэдээ бид нар ярьдаг шүү дээ. Илүү өөрийгөө хамгаалах энэ механизм байж байгаа. Тэгэхээр энийг бол бид нар дэмжих хэрэгтэй гэсэн те дэмжих хэрэгтэй. Өөрийгөө хамгаалах гэдэг нь гэсэн үг тийм. Уул нь хувьцаа эзэмшигч нар чинь free rider байдаг шүү дээ тийм. Хувьцаа компани дээр. За энийг бид нэр төлөөлөл нэхэмжил гэдэг энэ агуулгыг нь сайн ойлгож одоо хэрэглэх асуудал практик дээр бол тулгарч байна. За хоёрт нь одоо манай компани тухай хуульд бол хувьцаа эзэмшигчийн төлөөлөл нэхэмжлийг нэдэ одоо өргөн бүтцтэйгээр хуульчилсан гэж хэлж болно. За эндээс та бүхэн харах юм бол үүргээс нь шалтгаалаад ялгаатай нэхэмжлийн төрлүүдийг бий болгосон. Өөрөөр хэлэх юм бол одоо бид fiduciary duties гэж хэлдэг тийм. Одоо итгэл даах үүрэг гэж монгол руу болгоод байна. Энэ бол хянамгаа байх болон үнэ ч гэсэн хоёр үгээр одоо илэрдэг тийм. Duty of loyalty care гэдэг. За хууль заасан тусгай хариуцлагатай холбоотой энэ хэмжлүүдээр бид нар ялгаатай тусгай төлөөлөлний хэмжил, ерөнхий төлөөлөлний хэмжлийг бол тусгаж өгсөн гэж харж байгаа. Тэгээ өнөөгийн практикт бол ерөнхий байдлаар юу тогтцсон бэ гэхээр айл алийг нь хэрэгжүүлэх тохиолдолд энэ 86-гийн 1 дээр байгаа нийт хувьцааны 1%-аас дээш одоо хувьцааг эзэмшдэг ихтгэлийн хэмжлийг гаргах боломжтой гэж ойлгоод хэвшсэн. Тийм ээ ойлгоод хэвшсэн байгаа. Тэгэхээр одоо бид нар бол их найдын үнэлгээтэй юм компанитай болчлоо шүү дээ тийм анх ч одоо апуу гэдэг сая ковидын үеэр энэ. Тэгэхэд тэрний 1% эзэмшин гэдэг бол одоо жижиг хувьцаа эзэмшиж ялангуяа эргэн хувьцаа эзэмшиж бол айгүй хүнд боломжгүй зүйл тийм. Тэгэхээр биднэрт бол компани хуулиараа нөгөө тус тэгээ гүйцэтгүүлэлттэй холбоотой байх юм бол 84-ийн 7 дээр нэгдсэн ширхэг хувьцааг эзэмшиж байгаа бол энийг хэрэгжүүлэх хот зохицуулсан гэж ойлгож байгаа. Худлаачийн хувьд тийм. Тэгэхээр бид нар одоо энийг хэрэгэлдэг одоо нэхэмжил гаргахтаа 86-гийн 1-ээр гаргах юм бол дэг гомлоод байдаг байхгүй болох манай үйл чинь 1% кодтой гэдэг ингээд тийм. Тэгэхээр энэ хоёр дээр бол нэг ширхэг байсан ч болохоор бусад албан тушаалтнууд дээр байвал 1% код. Ягаад гэвэл энэ хоёр эдгээр чинь нөгөө ихэнх тохиолдолд шийдвэрийг гаргадаг тийм. Ингээ хууль маань бол уул нь бол ялгаатай байдлаар зохицуулсан байна. Бидний хэрэглээний асуудал бас гэх юм уу компани хуулиар таньж мэдэх үрийн тодорхой асуудлууд байна гэж. За энэ өөрөө ковотын асуудал нь хэр зохистой юм бэ гэдэг бол одоо олон улсын жишээс харахад бол энэ жоохон оновчгүй болж ерөнхийдөө ковотыг тавихаа болж хэлж байгаа. Өөр байдлаар нөгөө уруулан ашиглах одоо юуг нь хязгаарлах юм механизм явж байна. За гуравт нь болохоор зэрэг хувьцаа эзэмшигчийн зардлын асуудал байж байна. Зардлын асуудал. За энэ яаж байгаа вэ гэхээр хувьцаа эзэмшигч одоо хэдүүлээ эргээд харах юм бол ойлгосон те нөгөө бусад хувьцаа эзэмшигч компаниг төлөөлж ийм хэмжил гаргаж байгаа гэж шүү дээ те. Тэгээд одоо шүүхтэр яллаа гэхэд хохирол нь компанида хүн компанид орж ирнэ. Өөрөөр хэлэх юм бол өөрөө ямар нэгэн тийм юу хийндээ юу авахгүй те. Тэндээс ногдлох хувьч гэдэг юм уу авахгүй. Тэгээд манай хуулиар бол хэмжил гаргая гэхээр улсын дэмнэгтийн хураамжийн нөгөө хувилдаг нь үйлчилж байгаа те.
энэ дээр хувилдаг. Хоёр байгаа ш тогтмол тэгээд хувилдаг те. Тэгэхээр одоогийн хуулиар бол энэгээр явчихна. Тэгээд 13 сая төгрөгөөс дээш явах юм бол 0.5 гэдэг ийм үнийн дүнгээр. Тэгээд энэ хувьцаат компаниуд дээр бол энэ хохирол нөхөн төлөвлөх хэмжлүүд бол хэдэн 10 саяас тэрбум 2 тэрбум ч гэдэг юм 10 тэрбумаар явна. Тэгэхээр 100 тэрбумаар бодоход л одоо 50 сая төгрөгийг хувьцаа эзэмшиж төлөх болж карманаасаа гаргаад тэгээд хохирол одоо нөхөн төлөвлөх хэд компанид орно. Өөрөө ямар нэг ашиг байхгүй. Тийм учраас ямар нэгэн байдлаар юу гэх юм бэ хохирлоо хэмжлэх юм ямар ч юу гэх юм сэтэл байхгүй гэх юм боломжгүй байгаа. ХФК дээр бол яг тодорхой төвшөнд хэрэгжиж болж байгаа юм. За дээрээс нь өмгөөллийн үйлсний асуудал байж байгаа тийм. Өмгөөллийн үйлсийг өөрөөсөө гаргана. За ийм учраас бол энэ хувьцаат компани дээр бол төлөөллийн хэмжил өөрөө ерөөсөн хийх хэрэгжихгүй байгаа байна тийм. Функцийн үед хэрэгжихгүй байгаа байна гэж. За тийм учраас манайд бол яагаад байгаа вэ гэхээр санхүүгийн зохицуулах хороонд хандаад байгаа тийм. За гомдол гаргаад ингээд манай хохироод байна. Та нар гомдол гаргаад өгөөч гэдэг. Энэ ямар шалтгаантай вэ гэхээр би бол юу гэж харж байгаа вэ гэхээр төрийн байгууллага хандах юм бол улсын тэмдэгтийн хурамч чөлөөлөгдөг тийм. Энтэй л байна. Тэгээ бид нар бол хүн цаасны зах зээлийн тухай хуулийн 21-ийн 3-т бол энийг санхүүгийн зохицуулах хороонд энэ хэмжил гарах эрхийг бол хийж өгсөн тийм 13 онд. Тэгээ энэ бол хоёр үндсэн шалтгаантай байж болно гэж тийм. Яг одоо ихтгэлтэй бол биш байна. Нэгт нь бол манай 99 оны буюу 11 оны компани хуулийн суурь хууль бол self enforcing model гэдэг загвар зөвлөсөн. Өөрөөр хэлэх юм бол бидний одоо энэ компани эрх зүй бол капиталист системтэй орнуудынхаас өөр юм а гэж тэ өөр юм. Юугаараа өөр юм бэ гэхээр нөгөө 475 улсын үйлдвэрийн газрыг одоо ингээд хүмүүс тараагаад өгсөн учраас тэр хүмүүс чи өөрийнхөө эрхийг хамгаалах чадваргүй маа гэсэн Black-ийн онол дээр үндэслээд Америкийн компани эрх зүйд суурилсан арай өөр моделийг бид нэр Орос, Вьетнам, монголчуудад хууль болгож өгсөн. За тэгээд энэ бол одоо жоохон задраад ингээд өөрчлөгдөж явж байна те. Өөрчлөгдөж явж байна. За энэ дээр суурлаад бид нар бол одоо 11 оны хуулиа хийсэн. Энэтэй холбоотойгоор өөрөөр хэлэх юм бол хорооны буюу төрийн байгууллагыг энэ хэрэгжүүлэхэд нь одоо оролцуулах ийм хандлага гэх юм уу үзэлсэн авч явах юм гэж. Хоёрд нь бол энэ саяны шүүхийн асуудал, шүүхийн зардлын асуудлыг тийм ээ гэтлэх гэдэг юм уу. За энэ 21-2-ын агуулгыг харахаар бол хоёр төрлийн агуулга байж харах болохоор харагдаж байгаа. Нэгт нь бол дасан зогсоох дөрөвний ярьж ирсэн бид injunction гэж хэлдэг. Нөгөө Англи Америкийн системд шүүгчтэнд байж идэг түүл нь тийм. За хоёрт нь бол нөгөө хувьцаа эзэмших нөгөө хохирлыг нь хэмжилдэг төлөөлөлний хэмжилж энд байх боломжтой юм болов уу гэж тийм. За хуульч нар ч гэсэн ер нь энэ агуулгаар бол ерөөдөө ойлгоод хандж байгаа болов уу гэж тийм. Хандж байгаа болов уу гэж. За гэтэл одоо ямар асуудал үүсээд байна гэхээр энэ бидний нөгөө байнга яриад идэг улсын хөтөлбөрийн кейс үеж юм тий улсын хөтөлбөрийн кейс үеж. За энэ бол хорооны одоо сайт өсөө ярилцлагаас нь тийм ээ их албан тушаалтны авсан мэдээлэл байгаа. Тэгэхээр энэ дээр бол 68.4% нь номин группийн гэх юм уу тий гэр бүлийн гишүүд эзэмшдэг 31% нь 45 мянган ширхэг жижиг хувьцаа эзэмшдэг ийм кейс байгаа. Тэгээд энэ номин группийн 3 компаниар дамжуулаад одоо 7 трейсинг гэрээ болон 6 зээлийн гэрээгээр дамжуулаад ашгийг нь номин групп руу шилжүүлээд тэгээд ногд ашиг хуваарлахгүйгээр зөвхөн энэ этгээдүүд нь бүх ашиг энэ этгээдүүд нь бүх ашгийг аваад идэг юм шүү гэсэн тийм ээ. Өмнө бид нөгөө апу дээр бас ярьдаг л байсан тийм апу трейдинг руу шилжүүлээд энэ гэдэг юм уу тийм. Ийм дүр зураг бол харагдаад хяналт шалгалт хийсэн байлээ 15 онд. Тэгээд ингээд шүүхтэд явсан. Тэгээд эвлэрээд ингээд процесс яваад. Тэгээд хамгийн сүүлд бол 19 онд хорооны дарга солигдоод дахиад нэг хэмжил гаргасан. Нэгсэд шүүх хамгуулын шүүх бол юу гэж тайлбарласан бэ гэхээр энэ саяын одоо зохицуулт чинь тийм ээ. Энэ зохицуулт чинь төлөөлөл хэмжилт буюу хохирол одоо хэмжилттэй холбоотой биш юм шүү. Зөвхөн тасан зогсоох юм шүү. Тэгээ хууль бус үйл гэх юм бол хороо энийг болоо гэж хэлэх юм хэмжилт байна гэсэн агуулгаар тайлбарлаад одоо хэмжлийг хүлээж авахаас татгалцсан байгаа юм тийм татгалцсан байгаа юм. За ийм байдлаар одоо компани эрх зүйдээр байгаа хувьцаа эзэмшигчийг одоо албан тушаалтны хууль бус гэдэг юм үүргийн зөрчилтэй холбоотойгоор компани хохирлыг багдуулахтай холбоотой энэ тогтолцоо маань манайд одоо цорын ганц гэх юм уу те хэрэгжих боломжтой энэ арга маань хүртэл нэлээд одоо хэцүү нөхцөл байдалтай байгаа юм. За тэгээд энэ бүхнийг дүгнээд хэлэхэд бол биднэрт бол хамгийн ихэнд бол шүүхийн хамгааллын хүрээнд бол энэ тууз гүйцэтгэх удирдлагын үгэнд кодгүй заалтыг бид нэр хэрэглэж хэвших хэрэгтэй байна тийм. Нэг ширхэг хувьцааг эзэмшижсэн ч гэсэн хэмжил гаргах гэдэг. За хоёрт нь болохоор зэрэг энэ үн цаасны зах зээлийн тухай хуулийн 21-ийн 2-т байгаа
энэ одоо агуулгыг бол зөвхөн дасан зогсоох биш хохирол хүнд төлөвлөх гэдэг энэ хүрээнд тайлбарлах хэрэгтэй байна. Тэгээ биднэрт нөгөө нэг стил юу байгаад байгаа байхгүй юу? Одоо нөгөө өөрийнхөө хувьцаатай хүүхч мэдэхгүй гэдэг юм уу те өөрийгөө хамгаалах чадваргүй юм хувьцаа эзэмшил байгаа байхгүй юу? Саяхан зоос хоёул дээр бид гарч ирсэн шүү дээ те. За дээрэс нь энэ улсын тэмдэгтийн хураамжийг тогтмол байлгах хэрэгтэй байна. Энэ их газрын хэвлэл системтэй орнууд бол ерөөхдөө бүгд ингээ хуульчлаад явуулсан. Англи Америкийн систем бол нөгөө өмгөөлөгч нар нь өөрснөө ядуул тэндээс юу аваа явцдаг учраас энэ бол асуудал хэрэгжиж идэг. За дөрөвт нь бол энэ шүүгээс нэхэмжлийг хангахтаа юу гэх юм улсын тэмдэгтийн хураамж өмгөөллийн хүсийг нөгөө ялсан тохиолдолд тодорхой тохиолдолд таавал хувьцаа эзэмшигчд нь олгодог. Тэрийг нь компаниас одоо шаардаж болдог энэ эрхийг нь юу тодтогох яг өнөөгийн нөхцөл боломжгүй биш. Гэтэ тодтогч өгөх юм шаардлага байна гэж. За тэгээд урьдчилан хамгааллын хүрээнд энэ дасан зогсоох асуудал маш чухал. Дандаа хохирол хувь зүйн аргын хүрээнд бид нэр ярина хоёр үндэс арга байдаг тийм. Тэгэхээр хохирол учирцсны дараа одоо юу гэхээ асуудал хандах ус тэрнээс өмнө хувьцаа эзэмшиж өөрийгөө одоо болоо гэж те энэ үйл хууль бус учраас болоо гэж. Тэгээд компани эрхүй албан тушаалтнууд тэр үгийн даах хоохгүй бол одоо шүүхэд одоо ханддаг тийм энэ механизмыг өдрөл оруулж ирэх шаардлага бол байна гэж ингэж харж. За миний одоо хэлэхэд гэх юм уу те танилцуулга ингээд дуусч байна. За энэ маань өөрөө одоо 20 онд би нэг өгүүлэл бичсэн хэцүү сэтгэл болоод номон дээр үлгээгдсэн байгаа. Тэрэн дээр судгуурлаа тэрний танилцуулгыг бол та бүхэнд танилцуулсан шүү. Тэндээс тодорхой өгч болно. За